За сайн байцгаана уу? Бүгдээрэнд нь амралтын өдрийн мэнд хүргэе. За өнөөдөр би дархлаа дарангуулах эмний талаар ярих болно. За тэр тусмаа дархлаа дарангуулах эмийг маш олон өвчний үед хэрэглэдэг боловч өнөөдөр миний ярих объект бол эргэтэн шилжүүлэн суулгах хаалганд орсны дараа дархлаа дарангуулах эм ууж байгаа ийм хүмүүст зориулсан видео бичлэг байгаамаа. За яагаад энэ бичлэгийг хийх болсон бэ гэхээр эргэтэн шилжүүлэх суулгах хаалганд орсны дараа бид нэр дархлаа дарангуулах эмийг уудаг. За тэгэхээр энэ дархлаа дарангуулах эмтэй холбоотой хүмүүс маш их асуулт асуудаг. Дээрээс нь зарим хүмүүс эмээ уухгүй таслалдуулдаг, орхидог, мартдаг гэх мэтчлэн маш их асуудал гардаг учраас үүнтэй холбоотой би өнөөдөр хэдхэн тайлбарыг хийе гэж бодож байна. За тэгэхээр эргэтэн шилжүүлэн суулгах хаалганд орсны дараа бид нар дархлаа дарангуулах эм уудаг. Энэ хүмүүс хамгийн их асуудаг асуулт юу вэ гэхээр энэ дархлаа дарангуулах эмийг насан туршдаа уух уу гэж асуудаг. За тэгэхээр энэ эмийг насан туршдаа уудаг байгаа. Хэвийн үед бидний бие махбод яаж ажилдаг вэ гэхээр бидний бие ямар нэг байдлаар гаднаас нян юм уу вирусын халдвар авлаа гэхэд бидний бие өөрсдөө таниад энэ гадны биетийг устгадаг. Өөрөөр хэлбэл гадны биетийг биедээ оруулдаггүй, биедээ байлгадаггүй ийм хамгаалах дархлааны тогтолцоотой байдаг. За тэгэхээр ямар нэг өвчний улмаас болоод элэг болон бөөр шилжүүлэн суулгалаа гэхэд тухайн хүний биед гадны биет ороод ирж байгаа гэсэн үг байхгүй юу? За өөрөөр хэлбэл эрүүл хүнээс элэг болон бөөрийг аваад за тухайн өвчлөсөн байгаа хүндээ суулгалаа гэхэд тэр маань тэр өвдсөн хүний хувьд гадны биет болж байгаа гэсэн үг. Тэгэхээр тэр гадны биед ороод ирэхээр бидний биеийн дархлааны тогтолцоо гадны биет гэж ойлгодог байх нь байна. Тэгэхээр тэр тавьсан байгаа, суулгацсан байгаа бөөрлөө элэг рүү дайраад идэг гэсэн үг. Тийм учраас бид нар энэ хүмүүст энэ элгийг, энэ бөөрийг яаж удаан байлгах вэ гэхээр тухайн хүний дархлааг дарангуулах эм уудаг гэсэн үг байна шүү дээ. Тэгэхээр энэ дархлаа дарангуулах эмийг энэ хүн насан туршдаа уухаас өөр аргагүй. Өөрөөр хэлбэл бид насан туршид нь тэр хүний дархлааг дарангуйлж байж тухайн тавигдсан, суулгасан бөөр олон элгийг удаан хугацаанд бид үйл ажиллагааг нь хадгалж явна гэсэн үг байна шүү дээ. Тэгэхээр манайхны нэг буруу ойлголт байгаад байдаг. За энэ юу вэ гэхээр эргэтэн шилжүүлэх суулгах хаалгаанд орлоо. За өөрөөр хэлбэл хин нэгнээс бөөр юм элэг аваад хаалгаанд орлоо. За тэгэхээр нэг хэсэг дархлаа дарангуулах юм уухаар нөгөө элэг бөөр өөрийнх нь юм шиг ингээ биед нь суугаад өгдөг, наалдаад өгдөг гэж ойлгоод байдаг. Тэгвэл энэ бол тийм биш ээ. Бид нэг ёсондоо бид нар суулгасан эргэтэнг дархлаа дарангуулах юмэр тогтоож явдаг гэсэн үг. Энийг мэддэггүй хүмүүс маш их байдгийн бэлээ. Тэгэхээр хоёрдугаард дархлаа дарангуулах юмуд хүмүүсийн хамгийн их асуудаг асуулт энэ юмнууд гаж нөлөөтэй юу, ямар гаж нөлөөтэй вэ гэж маш их асуудаг. За тэгэхээр та нар эргэтэн шилжүүлэх суулгах хаалгаанд орсон бол ерөнхийдөө ямар юм уудгийг мэдж байгаа 3-4 янзын ямиг хослуулж уудаг байгаа. За тэгээд дархлаа дарангуулах юм гаж нөлөөтэй. За хамгийн наад захын гаж нөлөө гэхэд тухайн хүн гүйлэгдэг, за бөөлждөг, гизээр өвдөн, зарим хүмүүст ус унах гэх мэт янз бүрийн гаж нөлөө хүн болгонд өөр илэрдэг. За тэгэхээр зарим хүмүүст бол дархлаа дарангуулах юмнаас болоод янз бүрийн гаж нөлөө илрээд үнэхээр би энэ имийг ууж чадахгүй нэ гэсэн хүмүүс бол байдаг. Тэгэхээр энэ хүмүүс яадаг вэ гэхээр өөрсдийнхөө хариуцж байгаа эмчлэгч эмчтэй үзүүлээд за энэ дархлаа дарангуулах имийг сольж болдог байгаа. Гэхдээ яг орчин үед хэрэгжилж байгаа дархлаа дарангуулах эмнүүд байдаг. За жишээ нь Paragraph, Adagraph, MyRift, MyFortic гэх маш олон төрлийн эмнүүд байдаг. Эдгээр эмнүүд бол одоогийн байдлаар дэлхийн нийтэд хамгийн сүүлийн үед гарч ирчихсэн байгаа дархлаа дарангуулах эмнүүд учраас одоо хэрэгжилж байгаа. За тэгэхээр тухайн хүнд гаж нөлөө илрээд энэ эмнүүдийг хэрэгжилж чадахгүй бол бид нар ямар сонголт хэрэгэлдэг вэ гэхээр хойшоо ухарч хэрэгэлдэг. Өөрөөр хэлбэл хуучны эмнээс хэрэгэлдэг гэсэн үг байна шүү дээ. Одоо хэрэгжилж байгаа миний түрүүн хэлсэн эмнүүд бол хамгийн сүүлийн үед орчин үед хэрэгжилж байгаа эмнүүд хамгийн үр дүнтэй эмнүүд учраас одоо үед бид нар хэрэгэлдэг. Үнэхээр эдгээр иймэнд гаж нөлөө өгөөж чадахгүй байх юм бол бид нар хуучны эмнүүдээсээ бас хэрэгэлдэг байх нэ гэдгийг бас мэдээд авчих хэрэгтэй. За 3 дахь хамгийн их асуудаг асуулт юу вэ гэхээр за эмээ ухаа мартцсан тохиолдолд яах вэ гэж асуудаг. За тэгэхээр эргэтэн шилжүүлэн суулгасны дараа дархлаа дарангуулах эмийг ихэнх эмнүүд нь 12 цагийн зайтай уудаг, өлөн дээр уудаг эмнүүд байдаг. Тэгэхээр 12 цагийн зайтай бид нэр уун гэсэн үг байна шүү дээ. За өглөө 7-д уудаг бол орой 7-д, өглөө 8-д уудаг бол орой 8-д. За энэ мэдчлээ 12 цагийн зайтай уудаг. Ихэнх хүмүүс өглөөний эмээ мартцсан тохиолдол их байдаг. За тэгвэл хэрвээ өглөө та 8-д уух хэрэгтэй байжгаад 8 цагийн эмээ мартчихлаа гэж бодъё. За тэгэхээр солонгосын эмчнэр юу зөвлөдөг вэ гэхээр өглөөний эмээ уухаа мартцсан тохиолдолд сансан дороо тэр дороо уугаарай гэж хэлдэг. Гэхдээ эмээ уугаагүй гэдгээ хэдэн цагт санах вэ гэдэг чинь бас их өөр. За өөрөөр хэлбэл орой 5 цагт эмээ гинт өглөөний эмээ уугаагүй гэдгээ санах юм бол тэр үед бол ууж болохгүй. Энэ хоорондох зай дор хаяж 3 цагаас дээшээ байх ёстой гэж үздэг. За тэгхгүй бол яадаг вэ гэхээр энэ дархлаа дарангуулах юм чинь таны цуснд ихсээд ирэх юм бол таны биед гаж нөлөө илэрнэ. Эсвэргээр хитрхи бага
байгаад ах юм бол таны нөгөөд суулгасан эргэтний эсрэг хариу урвал явагдаж эхэлнэ гэсэн үг. Тэгэхээр эмээ мартсан тохиолдолд мартсан доороо 1-2 цагийн дараа санах юм бол шууд уух нь байна. Хамгийн чухал зүйл энэ дээр юу вэ гэхээр дараагийн эмээ хэдэн цагт уух чинь гол байх нь байна. Дараагийн эмээ уух хугацаанаас 3 цагаас дээш хугацааны өмнө санах юм бол уух нь байна. Дараагийн эм уух 1-2 цагийн өмнө санах юм бол та уухгүй байх нь байна шүү. За тэгэхээр дараагийн нэг асуулт энэ эмийг ууж байхдаа анхаарах юм юу вэ гэж асуудаг. Дархлаа дарангуулах эм ууж байгаа нөхцөлд за анар жимс байна, бирсүт журж байна, кранбери жуус байна, бери төрлийн жууснууд байна тийм ээ. Иймэрхүү жууснууд бол ерөнхийдөө дархлаа дарангуулах эмийн тунг ихсэгчээдэг гэж үздэг. Учираас иймэрхүү жимс болон иймэрхүү жуусны төрлүүдийг ер нь хэрэглэхгүй байхыг зөвлөдөг байгаа. За тэгэхээр эцэст нь хэрвээ та эргэтэн шилжүүлэн суулгах хаалгаанд орсон дархлаа дарангуулах эм уудаг бол та юун дээр маш сайн анхаарах ёстой вэ гэдгийг би хэлээд өгье. Нэгдүгээр дархлаа дарангуулах эмийг өдөр болгон тогтсон цагтаа тогтсон тунгаар заавал уuna. Эмч танд тогтоож өгсөн тунгаар уuna. Өөрөө дураараа эмийнхаа тунг юусоо өөрчилж болохгүй. Бид нар дархлаа дарангуулах эмийг таны биед тогтсон тунгийн хэмжээтэй байлгадаг. За энийг бид нар дархлаа дарангуулах эм уухаасаа өмнө өлөн байхдаа цусны шинжилгээгээр өгдөг шүү дээ. Өлөн байхдаа өөрөөр хэлбэл дархлаа дарангуулах эмээ уухаасаа өмнө өгдөг. Тэгжээж таны цуснд дархлаа дарангуулах эмийн тунг хэр байгааг бид нар хэмждэг гэсэн үг байна. Түүгээр ерөнхийдөө таны дархлаа дарангуулах эмийн тунг тохируулж явдаг байх нэ. Тэгэхээр зарим хүмүүс тэгээд идэг. За энэ нэг 4 ширхэг юм ууж ийн, би нэг 7 ширхэг юм ууж ийн, би илүү олноор уудаг нь ямар учиртай юм бэ? Миний би илүү муу байгаа мó энэ төр гэж асуугаад байдаг. За тэгвэл хүн болгоны биеийн онцлог өөр байдаг. Мөн дээрээс нь дархлаа дарангуулах эмийг хүлээж авч байгаа дархлаа дарангуулах эмийн тогтсон тун хүртэл өөр байдаг учраас түүнтэй тохирсон эмийн тунг хүн болгонд өөр өгдөг учраас тэрнтэй адилхан энэтэй адилхан гэж юусоо болохгүй ах нь байна. Үүний дараа нэг анхаарах юм юу вэ гэхээр манайхан дураараа эмээ тасалдаг, эмээ зогсоодог. За энэ бол маш аюултай. Яагаад тэгэхээр би түрүү хэлсэн дархлаа дарангуулах эмийг уужиж таны биед тэр эргэтнийг ёсондоо оршиж байгаа гэсэн үг. За дархлаа дарангуулах эмээ уухгүй бол суулгасан тавьсан эргэтний чи эсрэг таны бие урвал явуулаад тэр эргэтэн чи үйл ажиллагаанд зогсно. Өөрөөр хэлбэл хохрол явагдана гэсэн үг. Тэгэхээр манайхан заримдаа хөдөө гадаа ажиллаар явж байгаад од ч юм уу ийш тийш явж байгаад эмээ мартцсан байна. За энэ өглөөний эмээ 2 уваагаад өглөө орой уучи ч юм уу. Эсвэл нэгэнтэйгээ хольж солиод тун нь өөр байсан ч хамаагүй аваад уучдаг. За эсвэл нэг өдөр мартчихлаа, 2 өдөр мартчихлаа. Гайгүй байлгүй дээ гэд ингээ хинэггүй хайчдаг. За мэдээж ихэнх үедээ бол танд угаасаа юу ч мэддэхгүй. Гэхдээ таны биед аль хэдийн тэр тавигдсан суулгасан эргэтний чи эсрэг урал өрнөд эхэлждэг. Тэгэхээр би ингээд ярихаар за яадагчгүй юм бэлээ штэ энтер гэж байгаа хүмүүс байгаа бах. Эхэндээ угаасаа яахчгүй, танд юу ч мэддэхгүй. Гэхдээ таны биед аль хизээний нөгөө ургал нь явагдаад нөгөө эргэтнэлүүд дайраад эхэлчихнэ гэсэн үг. За ингээд нөгөө тавигдсан эргэтнэлүүд дайраад эхлэхээр нөгөө тавигдсан эргэтэн чинь муудаад нэгэнт ингээд хохрол явагдаад эхэлнэ. Тэгэхээр хэдчнээ мянган эмчилгээ хийгээд энэ хохрлыг бид нар буцааж тогтоох ямар ч боломжгүй. Өөрөөр хэлбэл танд суулгасан эргэтэн ингээл үйл ажиллагаа нь алдагдана гэсэн үг. Тэгэл та бөөр байвал яг хуу дахиад эргээд диализд орно. Илүүгээ байвал яг хуу дахиад эргээд хаглаанд орохоос өөр сонголтгүй болно гэсэн үг байна шүү. За 3 дугаар дархлаа дарангуулах эм уудаг хүмүүсийн хамгийн анхаарах ёстой зүйл юу вэ гэхээр за тухайн хүнд дархлаа дарангуулах эм ууж байна гэдэг чинь энгийн эрүүл хүнтэй харьцуулах юм бол мэдээч хэрэг дархлаагийн дарангуулаад байгаа учраас тэр хүний дархлаа маш сул болно. За дархлаа эм сул болохоор ямар нэг байдлаар ингээ халтур авах гээд байдаг. За эрүүл хүн бол хэрийн барагтаа ингээ ханиадтай орчинд ханиадтай хүмүүстэй байсан ч гэсэндээ дархлаа сайн байх юм бол ханиад хүрхгүй байж болно тийм үү. Гэхдээ тэр эртний шилжүүлэн суулгаад дархлаа дарангуулах эм ууж байгаа хүмүүс маань яах вэ гэхээр ойр орчиндөө байгаа одоо ньон вирусын халдвартай юу вэ тийм ээ тэр болгоныг өөртөө маш амархан авна гэсэн үг. Маш амархан өртөнө гэсэн үг. Энэ зөвхөн амьсгалын замын халдвар биш. Чесний өксөх замын халдвар ч гэж болно. Ямар ч төрлийн халдвар авдаг гэсэн үг. Тэгэхээр манайхан яадаг вэ гэхээр дархлаа дангуулах юм ууж байгаа юм чи ханиад авч болохгүй гэж зөвхөн ханиад гэж агаар туслаар халдварладаг одоо халдваруудаас болгоомжлоод байдаг. За тэгэхээр нэмээд хэрвээ та дархтын шилжүүлэн суулгах хаалгаанд ороод одоо дархлаа дарангуулах эм ууж байгаа бол одоо 0-ын суултур ч юм уу эдгээр нь бас маш ариун байх ёстой. Одоо тэн дээр янз бүрийн хүн олуулаа хэрэглэсэн тохиолдолд таавар шээсний өксөх замын халдвар авнаа л гэсэн үг байна шүү дээ. 1-0 бөөндөө хамт хэрэглэж байгаа бол маш цэвэрхэн хэрэглэх хэрэгтэй байх нэ. За дараагийн нэг анхаарах зүйл юу юм гэхээр хэрвээ та ямар нэг байдлаар дархлаа дарангуулах эм уудаг байж байгаад
мартсан тохиолдолд, за эсвэл хувааж уусан тохиолдолд, эсвэл хэдэн хоног уугаагүй тохиолдол, иймэрхүү тохиолдол байх юм бол дараагийн эмчийнхээ үзлэгт очихдоо эмчтэй заавал хэлэх ёстой. Яагаад гэхээр тухайн эмч шинжилгээ өгөө таны шинжилгээгээр эмийн тун чинь ямар байгааг харж иж танд тухайн эмийг тохируулж өгдөг. Тэгэхээр та одоо өглөө нэмээ мартцсан байж байгаа, оройн эмтэйг айгүй ойрхон уудсан тийм үү. За иймэрхүү хэд хэдэн тохиолдол байсан ч юм уу, шинжилгээ өгөхийн өмнө ингэсэн ч юм уу. Иймэрхүү тохиолдол байсан бол эмчтэй заавал үнээр нь хэлээрээ. Тэгэхгүй бол юу болох вэ гэхээр таны цуснд байгаа тэр дархлаа дарангуулах эмийн хэмжээ чи өндөр гарна гэсэн үг. Өндөр гарчхаар таны эмч таны эмийг хасаад өгчин. Ингээ хасаад өгчхөөр юу болох вэ гэхээр нөгөө тавигдсан эргэтний чи эсрэг хариу урвал явагдаад одоо нөгөө эргэтний эсрэг дархлааны урвалууд явагдаж эхэлнэ гэсэн үг байна шүү дээ. Тэгэхээр үүнийг заавал эмчтэй хэлэх хэрэгтэй. За тэгээд хамгийн сүүлд нь бас нэг анхаарах юм юу вэ гэхээр өөр ямар нэг өвчний улмаас ч юм уу өөр ямар нэг шалтгаанаар эмнэлэгт хандах тохиолдолд дархлаа дарангуулах эмийг уудаг шүү гэдгийг хэлэх хэрэгтэй. Тэгэхгүй бол манайхан дархлаа дарангуулах эм уудаг байж байгаад ханиад хүрчих юм бол айгүй дураараа маш хүчтэй антибиотик одоо жишээ азитромицин гэх антибиотик байдаг. За энийг аваад ууцсан тохиолдолд эмийн тун чи ихсэн гэсэн үг. Тэгэхээр эдгээр чинь хоорондоо маш их уялдаа холбоотой бие биендээ нөлөөлж идэг учраас үүнийг бас зүгээр л нэг эм гэж үл тоож ууж болохгүй. Эмээ дураараа тасалтуул зогсоож ерөөсөө болохгүй. Мэдээж эрэгтэй шилжүүлэн суулгах хаалгаанд орсны дараа дархлаа дарангуулах эмийг өндөр тунгаар ууж эхэлдэг. За тэгээ өндөр тунгаар ууж агаад яваанда таны цусны шинжилгээ үзэж агаад танд тогтсон тунгаар ингээд хадгалан явчихдаг байхгүй юу. Тэгэхээр насан туршдаа ийм өндөр тунгаар ийм уугаад миний бие ингэн тэгин ийм бодол ерөөсөө бодож болохгүй. Энэ эмийг уужж танд суулгасан эрхтнийг бид нар олон жил хадгалж явна гэсэн үг байх нь байна. Олон жил эрүүл сарвал амьд явна гэсэн үг байх нь байна. За тэгээд бүгдээрэнд нь амжилт хүсье, баярлалаа.